Сайн уу, Сола байна. За ингээд та нартай шинэ оны мэнд хүргэе. 2025 онд Сулажаан суугтайгаа хамт байгаарэ. За 2025 оны хамгийн анхныхаа бичлэгээр та бүхэндээ 2025 оны Чика өдрүүдийг бүгдийг нь хэлж өгөх гэж байна. За Чика өдрөөс гадна мөн Японд бэлгшээдэг Тэншанижи буюу ямар ч зүйлс хүлээн зөвшөөрөгддөг маш сайн өдөр байдаг. Тэрхүү мэдээллийн өдрийг бас хуваалцъя гэж бодож байна. За тэгээд энэхүү бичлэг маань Сологийнхэн зүгээс та нартай барьж байгаа 2025 оны анхны бэлэг шүү. За тэгээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Чика өдрүүдээ хэлэхээс өмнө энэ Чика өдөр гэж юу юм бэ гэдгийг тайлбарлая гэж бодож байна. Чика өдөр гэдэг нь Солон Instagram болон Facebook дээрээ сар болгоны нэгэнд Reels-ээр хуваалцдаг байсан. Бонор бол Ичириу Мамбайби буюу энэ өдөр тарьсан жижигхэн ойрын ирээдүйд үр дүн нь 10,000 дахин үржигддэг ийм бэлгшээлтэй өдөр гэж Японочууд хэлдэг. Японочууд эрт дээр үеэс энэхүү Ичириу Мамбайби буюу энэ Чика өдөрт ач холбогдол өгөөд ажил амьдралдаа хэрэгжүүлж ирсэн ийм өдөр байгаамаа. Ичириу Мамбайби буюу энэхүү Чика өдрөөр юу хийвэл зохилтой вэ гэхлээр шин зүйлээ эхлүүлэх, шин бизнес дэлгүүрээ нээж байгаа бол энэ өдөр нэх хөрөнгө оруулалт хийх, шинэ банкны данс нээх, шинээр юм сурж эхлэх. За ер нь ойрын ирээдүйд үр дүн нь 10,000 дахин үржигдээсэй гэж хүсэж байгаа зүйлээ энэхүү өдөр хийж эхлээрэй гэж Японочууд ярьдаг. Мөн Японочууд шинэ төрөвчөө Ичириу Мамбайби буюу энэхүү өдөр хэрэгжилж эхэлдэг. Энэ өдөр аль болох сайн зүйл хийж түүнийхээ үр дүн ойрын ирээдүйд 10,000 дахин үржигдээсэй гэж бэлгшээдэг. За энэ өдөрт хийсэн энэ өдөрт тарьсан муу үрж гисэн ойрын ирээдүйд түүнийх нь үр дүн 10,000 дахин үржигдэнэ гэдэг учраас Японочууд муу зүйлийг төвчээрэй гэж сануулдаг. Тэгэхээр муу зүйлд юу орох вэ гэхлээр худлаа ярих, хулгай хийх, хүний өгөөг авах, за бусдад муу зүйл хэлэх, хийх, бодох, за бусдтай ам зөвөрлөх ер нь юу вэ? Одоо муу энерги дагуулах зүйлийг бас төвчээрэй гэж хэлдэг шүү. Тэгэхээр та нар маань бас анхаараарай. За тэгээд энэ Ичириу Мамбайбиг би монголчуудаа илүү ойлгомжтой болгохын тулд Чика өдөр гэж нэрлээд 2022 оноос хойш 2 жилийн туршид Instagram болон Facebook-ээрээ Reels болон постоор хуваалцаж ирсэн байгаа. Тэгээд энийгээ 2025 оныхон Чика өдрүүдийг нийтд нь энэ бичлэгээрээ хуваалцаад та бүхэндээ ингээд бэлэг болгож барьж байна. Та бүхэн маань амьдралдаа Чика өдрөө хэрэглээд өөрийнхөө амьдралыг илүү баялаг, аз жаргалтай болгоорой. За ингээд бүгдээрээ 2025 оныхон Чика өдөр рүү орцгоё. За 2025 онд 61 Чика өдөр байна. За ингээд бүгдээрээ 1 сараас эхлэе. 1 сарын 7, 10, 19, 22, 31. За 2 сар, 2 сарын 6, 13, 18, 25. 3 сарын 2, 5, 10, 17, 22, 29. 4 сарын 3, 4, 13, 16, 25, 28. 5 сарын 10, 11, 22, 23. 6 сарын 3, 4, 5, 6, 17, 18, 29, 30. 7 сарын 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 29, 30. 8 сарын 5, 11, 18, 23, 30. 9 сарын 4, 7, 12, 19, 24. 10 сарын 1, 6, 16, 19, 28, 31. 11 сарын 12, 13, 24, 25. 12 сарын 6, 8, 9, 20, 21 гэсэн 61 өдөр байна. За та нар маань энэ бичлэгээ үзэнгээ өөрийнхөө календар дээр энэ Чика өдрүүдэд тэмдэглээд аваарай. Энэхүү бичлэг маань YouTube сувагт маань
үргэлж байрлаж явах болохоор хэрвээ та шаардлагатай бол сар бүр буцаж энэ бичлэгээ үзээд сар бүрийнхаа чика өдрүүдийг сонсоод дахин мэдэж авах боломжтой. За өнөөдөр чика өдрөөс гадна та бүхэндээ Японд бас бэлгшээдэг Тенша ничи буюу Бурхан тэнгэрт гараад бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Бүр юу ч хийсэн үлзээтэй сайн өдөр гэж Япончуудын мөн бэлгшээдэг өдрийг хуваалцъя. 2025 онд Тенша ничи буюу юу ч хүлээн зөвшөөрөгддөг бэлгшээлтэй сайн өдөр нь 3 сарын 10, 5 сарын 25, 8 сарын 7, 10 сарын 6, 12 сарын 21 гэсэн 5 өдөр байгаа юм биш үү. Тэгээд болоогүй заяа. Чика өдөр буюу Ичирио Мамбайби, Тенша ничи буюу бүх юм хүлээн зөвшөөрөгддөг бэлгшээлтэй сайн өдөр давхцсан 3 өдөр байна. Энэ 3 өдөр бол Японд одоо хамгийн хүчтэй бэлгшээлтэй сайн өдөр гэж хэлэгддэг. Энийг та бүхэндээ бас хуваалцъя. 3 сарын 10, 10 сарын 6, 12 сарын 21. За энэ бэлгшээлтэй сайн өдөр нь Японд болохоор гэрэлтэй батлуулах, хурмаа хийх, за кампана байгуулах, дэлгүүрээ хоршоогоо нээх, шин төрөвчөө хэрглэж эхлэх, за суглах гэд юу ч хийсэн маш сайн өдөр гэж бэлгшээдэг юм хүчтэй, маш хүчтэй сайн. Манай монголчуудын хэлдгээр бол нөгөө балжин нэм даш нэм давхцсан сайн өдөр гэж нь л одоо Японд бол эдгээр өдөр тохиох юм байна 2025 онд. Тэгээ та бүхэн бас юмыг яаж мэдхүү те. Хүн чинь нөгөө сэтгэлээ амьтан энэ өдрийг бас сайн тэмдэглэж аваад тэгээ өөрийнхөө амьдралд хэрэгтэй чухал гэсэн зүйлээ энэ сайн бэлгшээлтэй өдрүүдэд бас хийгээд тохируулаад үзээрэй. За ингээд та бүхэндээ 2025 онд эрүүл энх амар амгалан амьдралд нь аз жаргал сайн сайхан аз хямрын дээдийг бэлэгдээд 2025 онд суулаажаан сувгтайгаа мөн хамт байгаарай. Суулаажаан сувгийн үзэгч нартай эрүүл энх аз жаргал амар амгалан эд баялаг юу байдаг хамгийн сайн сайхныг хүсье. 2025 онд бүгдээрээ олон бичлэгээрээ хамтдаа байцгаая. За тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Сувгтаа subscribe дарахаа битгий мартаарай.